За сайн байцгаана уу? Энд байна. За өнөөдөр зүүдний тайлбар дахин үргэлжлүүлье. Ирээдүйд болох үйл явдлыг илчлэхийн тулд Бурхан зүүдийг өгдөг байгаа. За тэгэхээр мэдээж зүүд өгдөг олон шалтгаануудын талаар ярилцж байгаа. Тэгэхээр өмнөх подкастуудыг та сонсох юм бол зүүдийг одоо яг босгон байгуулахын тулд, сэрэмжлүүлэхийн тулд ч гэх юм уу те иш үзүүлэхийн тулд ч гэх юм уу бэлэг авсрахын тулд олон янзаар зүүд өгдөг байгаа. Өнөөдрийн ярих гэж байгаа зүүд бол яг ирээдүйд болох үйл явдлыг илчлэхийн тулд өгдөг зүүдийн талаар ярилцъя. За эхний ээлжинд эхлэл 37-гийн 5-аас 10-ыг уншъя л да. Йосеф нэгэн зүүд зүүдлээ түүнийг ах нартай ярьсан. Тэд түүнийг улам үзэн ягдах болжээ. Өмнөх бас нэг зүүд зүүдлэл төгөөд ах нартай ярьсан чинь ах нар нууралж байгаа юм л да. Йосеф тэдэнд ярихдаа миний зүүдлэн зүүдийг сонсцгоо нү гэд тэдэнд бидний тариалан гидэл баад сүрэл боож байтал миний боосон сүрэл босоод зогсчоо. Гэтэл үзэгт нь таны боосон сүрэл миний сүрлийг тойрон зогсоод түнд мөргөцгөө гэж ярьжээ. Ах нар түнд чи үнэхээр бидний хаан болно гэж юу? Чи үнэхээр биднийг захирах болно гэж юу? Гэцгээжээ. Ах нар нь түүний зүүд түүний ярианаас болоод улам илүү үзэн ядах болжээ. Йосеф бас өөр нэг зүүд зүүдлээ түүнийг ах нартаа харах тум би бас өөр нэг зүүд зүүдэлтэй. Үзэгт нь нар сар бас 11 од надад мөсгөж байлаа гэж ярив. Тэгээ энэ зүүдээ эцэгтэй бас ах нартай ярьсан эцэг нь түүнийг зэмлэж чи хаашаа янзын зүүд зүүдлээд байна вэ? Би бас ээж чинь ах нар чинь үнэхээр чам дээр очиж чиний өмнө газар цогт мөргөх гэж юу? Гэв. Ах нар нь түнд атаргаж харин эцэг нь түүнийг үгсгэлтэй хатглав. Тэгэхээр ирээдүйд болох гэж байгаа энэ зүүд Йосеф бүр баг насаасаа зүүдэлсэн байгаа. Залуугаасаа тэгээд Йосеф зүүдийн тайлбар хийдэг, зүүдэлдэг байсан байна. Тэгэхээр энэ болохоор ирээдүйд болох үйл явдлыг зүүдээр зүгнэж Бурхан хэлсэн. Харамсалтай нь энэ зүүдээ залуу учраас тэрүү тий онгироод, бартгнаад одоо хэрэг тэрэг хүмүүст хэлсэн. Жишээлбэл өөрт нь атарх хүмүүст хэлснээс болоод энэ зүүднээсээ болоод асуудалд ордог байгаа эсэргээрээ. Аав нэгчтэй бодсон ч гэсэн бас түүний зэмлсэн байж байгаа. Тэгэхээр энэ зүүдний ачаар бас Йосефт иш үзүүлгээр өгдсөн зүүд учраас иш үзүүлэх байдлаар өгдсөн зүүд учраас хэрэг болдог. Яг бол энэ мэдээж одоо юу гэдгийг ингээд шууд ийм сайхан болчихно гэж бодож болохгүй байх нь. Тэр дундаа одоо гэдгийг те гүтгэгдсэн байгаа, шоронд орсон байгаа, боолцгдсан байгаа, нүхэнд хаягдсан байгаа. Аав нь хүртэл одоо Йосеф үхсэн гэд хэлүүлсэн байж байгаа. Тэгэхээр энэ бүх зүйл болоход зүүдээ санаад ямар ч байсан тайван байх юм боломжтой байдаг. Жишээлбэл би хүүхдүүдийнхээ ирээдүйн талаар зүүдэлсэн байгаа. Яг тэр үед одоо манай том хүн сургууль сурахгүй гээл буруу хүмүүстэй нийлээд маш хэцүү байсан. Яг тэр үед би зүүдийг санддаг байсан. Эзэн минь та үнэхээр тэр сайхан амьдрын өөр хүүхдээ сайхан амьдрал гэдгийг харсан учраас надад тийм жишээ би хүүхдийнхээ талаар залбирч байгаа ч гэсэн амар тайван эзэнд итгэлийг надад өгдөг байсан баг. За тэгвэл дахиад нэг зүүдийг харъя. Эхлэл 41:15 Фараон Йосеф би нэгэн зүүд зүүдлээ гэж. Фараон болохоор одоо тийм бидний харуул итгэж биш хүмүүс. Хаан хүн байж байгаа. Тэгээд Фараоны зүүдээс болоод Йосеф маань яадаг вүлээ шоронгоос суулгагддаг байж байгаа. Хэрэг энэ талаар сайн уншаагүй болвол эхлэл яг 36-7-оос эхлээд 41-2 хүртэл сайн уншаарай гэж хэлмээр байна. Тэр Йосеф би нэг зүүд зүүдлээ гэж түүнийг тайлж чадах нэг ч хүн байсангүй. Чамайг зүүд тайлж чаддаг гэж би сайн сонслоо гэв. Йосеф Фараон энэ бол би биш ээ харин Бурхан Фараон сэтгэлийг амраах хариу өгнө гэв. Тэгээд Фараон Йосеф харах тун би зүүдэндээ голын ирдээ зогсож байх юм. Харах тун харган сайхан 7 өхөр голоос гарч ирээд нугад бэлчиж байлаа. Эдний хойноос туранхаа маш муухай 7 өхөр гарч ирлээ. Би тэдний шиг муухай өхрүүдийг Египт нутагт хизээж үзээгүй гэлээ. Тэр туранхаа муухай өхрүүд түрүүчийн талаанд тарган өхрийг ичглээ. Тэд түүнийг эзэн боловч юу ч идээгүй юм шиг урдын адил муухай аваад байлаа. Тэгээд би сэрлээ. Би эргэж унтав. Харах тун нэг ичнээс 7 өтгөн сайхан тариан руу урахыг зүүдэндээ харав. Тэгтэл харах тун түүний дараа дорны сэлгэнд хатаж ганцсан орчгон нарийнхан 7 руу гарч ирв. Тэгээд тэр нарийнхан түрүүнд 7 сайхан түрүү залгичих. Би зүүдээр мэрэг төлөвчд хэлсэн боловч түүний надад тайлж чадах хүн ич байсангүй гэж. За ингээ 25 дахь эшлэл Йосеф Фараон таны зүүд чинь нэг л юм байна. Бурхан өөрийн хийх гэж байгаа зүйлийг Фараонд үзүүлжээ. 7 сайхан өхөр бол 7 жил, 7 сайхан түрүү бол 7 жил юм. Эдгээр зүүд нь нэг л юм. Тэдний хойноос гарч ирсэн 7 туранхаа муухай өхөр нь 7 жил юм. Мөн дорны сэлгэнд хатаж ганцхан хорчхон нарийнхан 7 хоосон түрүү нь үсгэлэнгийн 7 жил юм. Үлдэх гэж байгаа зүйлээ Фараонд үзүүлсэн гэж Фараонд миний хэлсэн энэ юм аа. Харахтун Египтийн нутагтаа маш өнтөө сайхан 7 жил болж дараа нь ганц удаа 7 жил залгаж Египтийн нутагт өнтөө сайхан байсан хүн мартагдаж нутаг орныг өсгөсөн төлөвлөлт болно.
энэхүү үзэсгэлэнт нүүрсийн дараа маш хүнд хэцүү болох учраас тэр нутагт өнтөө сайхан байсаа санагдах юу ч үгүй болно. Та тэр зүйлийг хоёр дахин зүудэлсэн бухнаас энэ тогтоогдсон гэсэн үг бөгөөд бурхан үүнийгээ даруй үлдэх болно. Тэгээд одоо фараон хэрсүү мэрэгэн ухаантай хүн олж Египтийн нутагт томилоо. Фараон түүхүү газар нутгийн түвшиндийг томилж өнтөө сайхан 7 жилийн турш Египтийн газар нутгийн ургацын 5-1-ийг хурааж өнтөө сайхан онжлуудыг бүх ургацаа тэднээр хураалгаж бүр тэрийг фараоны гэрт мэдүүлж хүнсэнд нь зориулсан хотуудыг хадгалуулаа. Энэ ургацыг Египт нутагт болох гэж байгаа өсөрлөнгийн 7 жил зориулсан нутагтаа ногцлоо. Тэгвэл тэр газар нутаг өсөрлөгөөс хүрэхгүй болно гэв. Тэгэхээр энэ зүйлийг харах юм бол ингээд бүр 7 үхэр гарч ирэл, сайхан үхэр гарч ирсэн, 7 муухай одоо тийм үхэр гарч ирсэн идээд туранхай муухай чараа үлдчихэж байгаа юм л да. Харах юм бол амар аимшигтай зүйл, баг хардаар зүудэлж байгаа юм шиг зүйл. Тэгээд тэгтэл энийг 2 удаа зүудэлсэн байна. Фараон хаан хүн хүмүүс янз янзын зүудэлж байдаг. Гэтэл энэ хүн ингээд энэ зүүдээ тайлбарлахын төлөө мэдлэгч төр очоод энэ зүүд юунээс вэ гэдгийг тайлахын төлөө ачаалбагт өгч байгаа. Тэгэхээр зарим зүүд мэдээж эзнээс биш л дээ, шал хэрэггүй хардаар зүудэлж үнэхээр болно. Зарим зүүд үнэхээр бурхнаас бөгөөд тэр ирээдүйд болох гэж байгаа зүйлийг тэр хүнд хэлж байгаа бол анхаарал хандуулж тайлах юм бол маш чухал байна. Тэгэхээр энэ зүүдний тайлыг Йосеф яаж ин бурхан танд өгж байгаа маа гэж хэлж байна. Тэгэхээр Египтийн хаан фараонд юу болох гэж байгаа бурхан зүүдээр нэлчилсэн байна. Энэ фараонд. Тэгэхээр фараон маань бол одоо тэр тухайн бурхныг дахиж мэддэггүй, эзэн бурхныг мэддэггүй хүн байж байгаа. Гэтэл яасан байна? Өөр бүр дахил шүтээтэй хүн. Тэрэн зориулаад бурхан ийм юм болох гэж шүү. Одоо өсгөлэнгийн 7 жил болно, сайхан 7 жил болно гэдсэн байна. Тэгэхээр энэ зүүдний тайлын ачаар маш олон хүн өсгөлөнгөөс харагдаж байгаа юм. Түүгээр барахгүй яадаг вүлээ? Египтийн газар нутгийг маш их баян болж байгаа юм. Тэгээд түүнээс гадна ахиж байгаа өөрийнхөө ах нарыг ч гэсэн амнарыг ч гэсэн аврах тийм боломж гарч байгаа. Энэс болоод зүүд тайлснаасаа болоод Ясап маань яадаг вүлээ? Албан тушаал тавьддаг байж байгаа. Египтийн бараг 2 дахь хүн, фараоны дараах 2 дахь хүн болж тавьдж байгаа. Тэгэхээр бүр ихнэр хүүхдтэй болно, алагдсан он жилээ бүгдийг нөхөн нөгөө хин зүудэлсэн зүүдийн одоо биелэлээ олж байгаа. Тэгэхээр энэ бүхнийг харах юм бол зүүдний тайлыг эцнээс асуух хэрэгтэй байгаа. Тэгээд одоо үгийн хардаа зүудэлж чинь амар харахад аимшиг юм шиг боловч яг үндэ өөр тайлалтай байж болно. Энд бүр ингээд ялангуяа нэг зүүдийг давтсан зүүдлээдээ бурхан танд юу хэлэх гэж байгаа гэдгээс анхаарах хэрэгтэй. Хүмүүс давтамжтай зүүдийг тоохгүй өнгөрчдөг. Давтамжтай зүүд бол эцнээс ингээд чамд хэлэх гээд чи одоо сэрүүн үедээ тэрийг анхаарахгүй тоохгүй байна гэсэн үг байна. Тэгэхээр тийм учраас чиний зүүд нойронд унтчих үед чинь эзэн хэлэх гэж оролддог. Хвчлэн эзэн хэлэх гэж оролдохдоо ингээд шууд маа гэж хэлчихдэггүй. Зүүд маань ингээд пазл буюу юм тайлж байгаа юм шиг байдаг. Тэр утгаараа нэг одоо юу гэдгийг нууцыг тайлж байгаа юм шиг гой зүйлэлтэй зүүд маань. Тэгэхээр зүүдний одоо юу гэдгийг тайлыг эзнээс өөрөөснөөс асуух хэрэгтэй. Тэгээд бас шийдэл нь байна. Энэ зүүдний ачаар ардталтын шийдэл баг харж бол за ингээд харин ясан бэлтгэл ажлаа хангах юм байна. Энээс болж шийдлүүдийг өгөх бас өгдөг байна. Тэгэхээр үнэхээр бурхан зүүд өгөөд зүүдний тайллыг ч өгдөг. Тэрний ард байгаа шийдлийг өгдөг. Юу хийх ёстой юм бэ? Энэ зүүднээс анхаарах. Тэгэхээр та өөрийнхөө зүүдийг бас ингээд бичиж тэмдэглэж авч үлдэх юм бол тайлыг нас асууж болно. Тэгээд бүр амар деталь биш юм аа гэдэг ингээд сандаг байгаа. Тэгэхээр фараон маань бас тэр зүйтэй маш сайн санаж байсан байгаа. Яг л муухай үхэр нэгдчихэд тэгсэн мөртлөө хорчхон нарийнхан эвэрэл үлдсэн гэж байгаа. Тэгэхээр одоо он жил өсгөлөнгийн 7 жил бол юу ч боломжгүй газар нутаг тийм муухай болж үлднэ гэж сануулж хэлсэн зүйл байна. Тэгэхээр яг энэ зүүдний ачаар зүүдний тайллын ачаар одоо хүмүүсийн амьдрал өөрчлөгдөж байгаатай адилхан та ч гэсэн таны амьдрал ч гэсэн бидний хэлж байгаа тэр зүүдэнд бас анхаарлаа хандуулаарай гэж хэлмээр байна. Тэгэхээр бурхан тантаа зүүдээр ярилцдаг байгаа. Ялангуяа ирээдүйд болох гэж байгаа зүйлийг бас сануулдаг, анхааруулдаг, бас иш үзүүлдэг болохыг та бүхэн харж байна. За тэгэхээр та бас зүүдээ тэмдэглэж үлдээгээрэй. Тэгээд эзнээс бас асуугаараа. Ер нь бол болж игэл бурхан өөрт чинь ойлгох хэлээр ярилцдаг гэдгийг ерөөсөө мартаж болохгүй шүү. За. Тэгээд бурхан танд хайртай. Дараагийн подкаст хүртэл баяртай.